одоо Библийн ишлэлүүдийг бүгдээр хамтдаа харъя. Өнөөдөр бид Матай номын 23 дугаар бүлэг, Лук номын 19 дугаар бүлэгээс Бурхны үгийг хамтдаа суралцсан. Матай 23. Матай 23-ын 37-оос 39 дугаар ишлэл. За би эндээс чангаар уншиж өгье. Иерусалим, Иерусалим, иш үзүүлэгчдийг алж өөрт нь илгээгдэхсдийг чулуугаар нүүлгдэг хотоо. Дахиад игдэг хэрүүдэд далавчин дорон бөөгнүүлдэг шиг би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хичнээн ч удаа хүслээдээ. Харин та нар хүсээгүй. Харагтун. Гэр чинь та нарт хоосон үлдэж байна. Учир нь би та нарт хэлье. Эзний нэрээр ирэх чинь ерөөлтөе гэж хэлтлээ. Та нар намайг харахгүй гэсэн. Лук номын 19 дугаар бүлгийн 41-ээс 44 дугаар ишлэл. Тэгээд Есүс ойртон ирж хотыг хараад түүний төлөө уйлж хэрвээ чи ядаж энэ өдөр юу амар тайванд хүрэхийг мэдсэнсэн бол гэвч идүүгээ энэ нүднээс чинь далдлагдав. Дайснууд чинь чиний эсрэг бэглэл босгон чамайг бүсэлж тал талаас чинь бүчих өдрүүд ирэх үед чамайг болон чиний дотор хүүхдүүдийг чинь газартай тэгшлэг болно. Тэд чиний дотор чулууг чулуун дээр нь орхихгүй. Учир нь чам дээрх Бурхны харгалзлалын цагийг чи мэдээгүй юм аа гэсэн байна. За өнөөдөр бид энэ хоёр багц ишлэлээс хамтдаа эзний үгийг суралцсан. Үүн дээр нэмэгдээд 2 дугаар шастер 7 дугаар бүлгийн 12-оос 15 дугаар ишлэлийг бас бид хамтдаа суралцсан. Эдил гэж Индонезийн Амбала буюу Ави хайр чуулганы пастор Монголд ирээд үйлчлэл хийж байгаа үедээ нэг чухал зүйлийн талаар номлож байгаа. Гинт тэр чухал зүйлээс түрхэн хазаагаад өөр нэг сэдвийг хөндөд буцаад нөгөө хэсгээ номлосон. Харин яг хөндөд өөр нэг хэсгийг ярих үедээ тэнд нэг чухал үгийг хэлсэн байдаг. Ямар үгийг хэлсэн бэ гэхээр хэрвээ та нар хотоон аварч чадвал та нар үндэснээ аварч чадна гэж хэлсэн. Хэрвээ хотоон аварвал үндэснээ аварч чадна. За бүгдээрээ энийг дагаад хэлэхгүй. Хэрвээ бид хотоон аварвал үндэснээ чаварна. Өнөөдөр би та бүхэнд сонирхолтой сэдвээр эзний үгийг хуваалцсан. Урд нь бол та бүхний санхүү, зан чанар, хувийн төлөвшөл, хоорондын харилцаа, бие биенийхээ хүндлэх, өргөл, магтаал, бурхан гэж хэмбэ, итгэлийн амьдрал гээд олон сэдвүүдээр хуваалцсан. Харин өнөөдөр би их өөр сэдвээр ярих гэж байна. За энэ сэдвээр өнөөдөр ярихын тулд өнгөрсөн 7 хоногт бас нэлээд олон өдөр энэ талаар бодсон байна. Тэгэхээр өнөөдөр би та бүхэнд хотын зүрх гэдэг сэдвээр эзний үгийг хуваалцсан. Хотын зүрх. Та бидний амьдарч байгаа Улаанбаатар хот бол улс орны маань зүрх юм. Улаанбаатар хотод улс төр, эдийн засаг, боловсролын гол объект байна. За дээр нь бас соёл урлаг, спорт, эрүүл мэндийн салбар, батлан хамгаалах цэрэг цагдаа, гадаад харилцаа. Үүнээс гадна уул уурхайн салбаруудын гол бодлого боловсруулагдаж, гол зүйлүүд нь өрнөж байдаг толгой офисууд нь Улаанбаатар хотод байрладаг. Улаанбаатар хот бол улс орны маань хөвөө хязгаар бүх сум дүүрэг, аймаг баг хороодын хөгжил, бас хоолунд, боловсрол, эрүүл мэнд хамгаалал ерөөсө бүх зүйлтэй салшгүй холбоотой стратеги хот гэсэн. Улаанбаатар хотоос гадна бидэнд Эрдэнэт Дархан гэдэг хотууд байна. Гэхдээ их сонирхолтой. Монголын маань бүх юм ерөөсө энэ хот дотор л бүгд шигдэж, бүгд л энэ хот дотор өөр хоорондоо сүлэлдэн оршиж байгаа. Тэгэхээр та бидний амьдарч байгаа хот бол улс орны маань зүрх байна гэсэн. Энэ улс орны хөгжил цэцэглэл, энэ улс орн урагшлах уу, ухрах уу, өгсөх үү, уруудах уу, эсвэл энэ улс орн дампуурах уу, сэргэн мандах уу гэдэг нь энэ хоттой салшгүй холбоотой. Улаанбаатар хотод бүх зүйл өрнөж байна. Харин их сонирхолтой зүйл нь та бас энэ хотод амьдарч байна. Энэ хотод нийт Монголын хүн амын 68% амьдарч байна. Улаанбаатар хотод нийт Монголын хүн амын 68% амьдарч байна. Гэхдээ үлдсэн 32% нь энэ хоттой холбоотойгоор хоолунд, боловсрол, харилцаа бүх зүйлээ зохицуулж бүх зүйлээр хангагдаж байгаа.
Тэгэхээр та бидний оршин байгаа энэ газар бол үнэхээр чухал стратеги газар байна гэсэн. Бас дээр нь жил бүр 15-аас 20 мянган оюутан Улаанбаатар хот руу сурахаар, боловсрохоор, мэргэжлээ болж авахаар наашаа шилжсэн байна. Улаанбаатар хот руу жил болгончтой 15-аас 20 мянган оюутан ирж. Үүнээс гадна ирсэн хүмүүсийн ихэвчлэн үлдэж байгаа. Сүүлийн хэдхэн жилийн дотор Улаанбаатар хотын хэмжээ, хотын хүн амын масс маш хурдтай өссөн. За зарим нь гэрлээд үлдчихэж байгаа, гэрлээ ингээд үлдсэн байна. Ятата гэрлээ хотын үлдсэн. Боороо заяата гэрлээ хотын үлдсэн. Агире сургууль төгссөн, тэгээд энд ажил тарцсан. Явуулъя гэлээ байна. Ер нь хотчих хөдөлгөөн гэж яриад байгаа энэ зүйл бол маш хурдтай явж байна шүү дээ. Гэхдээ их сонирхолтой. Улс орны маань зүрхэн болсон Улаанбаатар хотод. Та бидний оршин байгаа чуулган маань яг хотын зүрх болсон нэгэн дүүрэгт байгаа шүү дээ. Ямар дүүрэг вүлээ? Баян зүрх гэж байна шүү дээ. Улаанбаатар хотын хамгийн том дүүрэг. Улс орны маань хөгжил цэцэглэлийн төв болсон Улаанбаатар хотын хамгийн төв цэг буюу хамгийн том дүүрэг болох Баян зүрх дүүрэгт шинэ ургац чуулган байна гэсэн. Тэр нь Баян зүрх дүүргийнхаа яг зүрхэн тушаа газар бид нар байгаа юм байлаа шүү дээ. Баруун дөрвөн зам, зүүн дөрвөн зам гэсэн хоёр том дөрвөн замын уулзвраар Улаанбаатар хотыг байршдаг бараг тодорхойлж өгдөг тийм. Тэгвэл зүүн талын хөгжил цэцэглэл бол зүүн дөрвөн замтаас алшгүй холбоотой. Харин шинэ ургац чуулган яагаад хотын төвд за зүгээр гэр орол руу яваад нэг хашаа аваад бүр сүмийн байр бариад байжч болох тэр хэмжээний одоо заримдаа түрээс төлөө яагаад энэ газар байгаад байна гэж. Энэ газар бол яг стратеги газар байна гэсэн. Маш стратеги газар. Зарим цуглааны пастор шинэ ургац цуглаан руу ирээд офисоор ороод гарахтаа хэлдэг. Хүч танаас цуглаанаар яаш. Их чухал газар байрлалт юм байна гэж. Автобуснаас буугаад ерөөсө танаа цуглаан руу орж ирэхэд ядах юм алхаа гэж. Тэгэхээр би 2 минут зарцуулж яваад байна. Юу 2 минут? Ганц л минут хангалттай гэж. Ерөөсө хамгийн чухал стратеги газар та бид нар чуулган хийж байгаа шүү. Тэгэхээр энэ бүгдийн цааныг чухал учир шалтгаан байгаа. Улаанбаатар хотоор дамжуулан бүх хөгжил цэцэглэл 21 аймаг 360 гаруй сумд руу тэлж байдаг шиг. Өнөөдөр яг Баян зүрх дүүргийн яг төвд зүрхэн тушаа газар бид нар байрлаж энэ газараас энэ хот даяар эзний сайн мэдээг тунхаглах энэ хотын төлөө зуучлан залбирах онцгой газар бид нар оршин тогтнож байна гэсэн. Амен. За хажууд байгаа өнрөө хараад ирдээ бид нар чинь стратеги газар байгаа юм биш үү? Амен. Тэгэхээр өнөөдөр бид хотын зүрх гэсэн сэдвээр эзний үгийг суралцсан. Харин сая бид эх орны маань зүрх нь бол Улаанбаатар гэдэг талаар ярьлаа. За тэгвэл Улаанбаатар хотын буюу энэ хотын зүрх нь юу юм болоо? Энэ хотын зүрх нь бол энэ хотод байгаа чуулган. Чуулган бол хотын зүрх. Зүрх гэж бүр онцлог хэлж байгаа шалтгаан юу гэхээр хүний бусад эд хэрэгтнүүд ажиллахгүй болсон ч хүн амьдарч байдаг. Гэтэл зүрх хизээ зогсон тэр газар амьдрал зогсдог. Харин яг их сонирхолтой. Хүн ихийн хөвдөд бүрэлдэхтэй хамгийн түрүүнд ажилдаг хэрэгтэй юу гэхээр зүрх байдаг. Зүрх тэр газар цогцолж эхэлвэл тэнд хүн бий болдог. Ам бий болдог, амьдрал бий болдог. Тэгвэл яг үүнтэй адил зүрх зогсгол юм бол амьдрал зогсдог. Тэгвэл энэ хотын зүрх нь болсон чуулган урагшилж, хэмнэл алдахгүйгээр цохилж, бүх хэдис болгондоо яг цус шахаж байгаа мэт амийг, хөрөөдийг, гэрчлэлийг тунхаглаж байх үед энэ хотод найдвар байна гэсэн. Харин зүрх тоглолтоод ирэх үед зүрх зогсгол юм бол амьдрал дуустдагтай яг адилхан энэ хотын хувь тавилан сүрдэртэж харанхуйлна гэсэн. Тэгэхээр ах дүүс та бид бол энэ хотын зүрх болсон эзний чуулганы нэг гэсэн байна. Хотын найдвар байна гэсэн. Их сонирхолтой яг ингээд өглөөний цуглаан дээр эзнийг магтаж байхад эзэн нэг зүйлийг сануулсан. Тэр маань юу байсан бэ гэхээр яг бэлдэж байгаа сургаалтайгаа их холбоотой юмнууд миний амьдралд тохиолдоод байгааг эзэн сануулсан.
Нэрээ бодсон чи яг сэр сургаалын сэдвтэй холбоотой яг тэр 7 хоногт нь болдог. Дээр би нэг төвлөрлийн талаар сургаал заасан тий. Христээр төвлөр гэж. Яг тэр 7 хоногт Христээр төвлөрөх талаар залбираад бэлдэж байсан чинь манай бага охин төвлөрлийн талаар аягүй чухал хичээл заасан. Яг адилхан зүйл тохиолдсон гэсэн үг байна шүү дээ. Бага охин маань яасан бэ гэхээр тэр өдөр би эхнэрээс гуйж агаад нэг кола авч уулаа. Тэгээ нөгөө кологоо ингээд задлаад 2-3 балгаад ширээн дээр тавьсан чинь бага охин маань ирээд аваа даа гэж хэллээ. Болохгүй энэ минийхээ чи болохгүй л гэж хэллээ. Тэгсэн чинь охин маань амар дурамчхан болоод ямар ч үс үгэнд орсон. Гэхдээ аав их гээд харсан. Гэхдээ нэг зүйл нь юу болсон гэхээр өөрөө ингээд энэ тэнд очиод тоглоо сууж байхдаа нөгөө харцсан тоглоом дээр биш нөгөө ундаар варсан чигээр тоглоод байгаа. Үнэхээр төвлөрөөд байсан нөгөө ундаар. Тэгээд сүүлд нь яг хөр нэг ундаа хажуугаар ингээд тойрол явуулсан юм ингээд хараад. Хажуугаар ингээд яг тэрийг хараад явуулсан. Тэгээд би ойртонгууд нь гээл тэгээд болдоо ингээд. Тэгээд дараа нь юу болсон бэ гэхээр том өрөөний хэсэгт ихнэр би тэгээ манай том охин бид гурав юм яриад инээлдээ сууж исэн чинь галтгооны хэсгээс нэг нөхөр гүүж явна. Нөгөө нөхөр маань 2 настай шүү дээ нөгөө болроо маань. Галтгооны хэсгээс гүүж явна. Яг гүүж явах замдаа гүйлтийнхээ дундор нөгөө ширээн дээр байсан кола шүүрдэг. Бүр тэсгээгээ шүүрсэн юм шиг байгаа төвдөрсөн байгаа. Нөгөө төвдөрсөн зүйлээ авсан. Нөгөөдгий чинь шүүрэл тэр чигээр хар ур дараа гүгээл жижиг рүү ороод орохдоо хөлөөр хаалгаа хангаад. Тэгээд бид гур нүдний уулын нэг тийм сонин зүйл харж байгаа. Яаж басай? Бид гурыг хараагүй гэж бодсаа хурдтай ялаад хэлсэн байна. Сүп гэж салхиш. Тэгээд дараа нь би синерги яваад жижиг өрөөний хаалга онгоолгол харсан чинь яг ихнэр битүүрийн ундтайг орны цаана хөлөөж игээ суудсан. Нөгөө нүдтэй нөгөө коловчсон. Тэгээд би явсан хүй болроо гэдгсэн чинь босоор нөгөө колог хажуудаа тавьчихсан. Намайг гүйцгүүлээ гэж байгаа. Колог хажуудаа тавьчихад хажуугаар сүрх гэж бодчихоо. Яг өөр нь сүрх байгаа л та. Миний хувьд бол ингээд гэж бодож байгаа. Юусе баригдахгүй л гэж бодоод байгаа шиг. Хажуугаар зүгээр сүрх гэж бодтаа. Тэгээд тэр 7 хоног би яг төвлөрлийн талаар бяцлах гэсэн байхгүй юм бодож байсан. За яг төвлөрлийн талаар за бид юун дээр төвлөрн түүнтэй автдаг гэдэг талаар ярина гэдэг. Тэгсэн чинь яг охин тэрийг харуулж байгаа байхгүй. Яг төвлөрсөн. Сүүлдээ бүр төвлөрсөн зүйлээсээ болоод бид гурыг анзаарахгүй тэгээд төлөвлөгөө зохиосон юм. Гүүж явах хэрэгтэй сүрчээ. Тэгээд шүүрээ жижиг өрөөнд ороод хаалгаа агаал тэр тэгэл түүний оршихуй болно гэж андуурсан. Харин хотын зүрх гэдэг сэдвээр эзэн үгийг хуваалцахаар бэлдэж байх үед эзэн зүрхний талаар их олон зүйлийг бодулсан. Тэрний нэг нь бол яг түрүү хэлсэнчлэн зүрх цогцох үед амьдрал эхэлж, зүрх цогцох үед амьдрал дуусна. Гар юм уу, хөл юм уу, хуруу юм уу ямар нэгэн эргэтэн байх болгон амьдрал гэдэг. Гэтэл зүрх цогцлол бол тэнд амьдрал дуусна. Зүрх бас биднийг амьдрал урагшлах, эсвэл зогсох гэдгээс гадна бидний амьдрал өнгөтэй, өөдтэй, хүчтэй, тэнхээтэй, амар тайван байх уу гэдгийг бас шийддэг юм байна. Яг энэ сургаалыг бэлдэж байх үед өчигдөр шөнө эхнэрийн маань би нэлээд өвдсөн. Тэгээд би энэ өвдснөөс болоод бас зүрх нь хэмнэл алдаж одоо дэлсэж өвдснөөс болоод эхнэр маань шөнийн 2 цаг, 3 цаг хүртэл ер нь хөрвөөлөө. Тэгээд хамт босоод цом хонгоолгоод, илж өгөөд, бүлээх юм авчирч уулгаад тэгээ хамт залбираад тэгээд ингэсээр байгаа цаг 4 цаг болцсон. Тэгээд 4 цаг болгонгууд нь битээр сүлдээ түргэн дуулаа. Тэгээд яагаад гэхээр үнэхээр зүрх нь бүр ингээд өвдөөд айгүй хэцүү байсан. Тэгээд түргэний эмч ирээд үзээд явсан. Яг эзний ивэлээр түргэний эмч явсны дараа бас 7 хоногийн ханд дуулгаад бас жоохон цон хонгоолгоод жоохон нуруугийн барьж өгөө. Тэгээд ихнэр маань нэг 5 цагаас 7 хүртэл амарсан. Тэгээ уг нь бол гэрт нь үлдээч гэж бодсон. Гэхдээ ирээд бурхны оршууд бас бурхныг магтаад суул сайхан тайдгараад амар тайван болохоо гэж бодоод авцарсан. Өглөөний цуглаанд суусан. Харин одоо тэнд өрөөнд бас амарч байгаа байх. Харагдахгүй байна уу? Тэнд байгаа. Тэгээд зүрх нь өвдсөн учраас нэг шөнийн орой авч чадаагүй гэсэн үг. Яг энэ зүйлийг өглөө би бас бодож явах үед надад юу гэж бодогдсон бэ гэхээр хүний зүрх өвдөх үед, хүний зүрх зохилохоо болох үед, за болох битгий зүгээр л хэмнэл алдаж эхлэх үед л
хүний амьдрал ямар олон өвдөлтүүд, ямар олон амар тайван зүйлсүүд ирдэг юм бэ гэдгийг бодсон. Ингээд энэ бүгдийн цаг надад юу гэж бодогдсон байхээр ах дүүс минь хотын зүрх болсон чуулган хэмнэл алдаад ирэх үед. Хотын зүрх болсон чуулганы эдис болсон та бид гэрэлтэж эсвэл давстай адил ам туруулж чадхаа байж эхлэх үед энэ хотод байсан найдвар бүрлцээд эхэлдэг гэсэн. Хотод болж байгаа янз янзын болохгүй зүйлүүдийг бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр хэн нэгэн өдөрлөг галбан тушаалтай мэдлэлтэй үнтэй холбож тайлбарлах гэдэг. Ойлгох гэдэг дүгнэх гэдэг. Харин Библи бидэнд юу гэж хэлсэн бэ гэхээр 2 дугаар шаштрын номын 7 дугаар бүлгийн 12-оос 15 дугаар эшлэлийг харвал хэрвээ хотод асуудал гарвал хамгийн эхлээд цэгцлэх ёстой газар нь эзэнд найддаг, эзний нэрээр дуудагдсан эзний хүмүүс ихлээр Бурхан руу ирэх ёстой гэж хэлсэн. Энэ хотын сэргэлт, энэ хотын найдвар, энэ хотын эдгэрэл та биднээс шалтгаална гэсэн. Хотод асуудал байвал бид нар хэн нэгэн эрх мэдлэлтэнтэй холбож биш, харин өөрсөлтөөгөө холбож ойлгох ёстой. Сая бидний уншсан Матай номын 23 дугаар бүлэг, Лук номын 19 дугаар бүлэг дээр гарч байгаа яг адилхан тэр түүх, хоёр газар бичигдсэн тэр түүхийг харвал эзэн Есүс Ерүсалим хотыг хараад ойлж дахиад игдээ хэнүүдэд далавчин дорон бөөгнүүлдэг шиг та нарыг хамгаалахын тулд би ямар их зүтгэл гаргаваа гэж халгалсан байдаг. Тэгвэл өнөөдөр би танаас юу асуумаар байна гэхээр ах дүүс минь та хотынхон төлөө хэрэг залбирдаг байна. Та энэ хотын төлөө зүрх сэтгэл чинь зохилж, хотын төлөө нулимс сунгаж, энэ хотод болж байгаа өрнөж байгаа зүйлүүдийн төлөө Бурхны нэрийг дуудан залбирдаг. Хэрвээ үгүй байгаа бол таныг хотынхон төлөө залбираач гэж уриалмаар. Бид урд нь дандаа л өөрсдөө маань чиглэсэн олон ирүүлүүдийг сонссон. Үгийн цагуудыг хүлээн авсан. Харин одоо бид хот руу чиглэсэн залбирал, хотоо өрөөх зүрх сэтгэлийг бид эзнээс өвлөж авах. Бид яагаад энэ хотод амьдарч байна вэ? Тэр нь яагаад жил болгон Бурхан энэ хот руу, энэ улс үндэстний ихэнх маасыг төвлөрүүлж байна вэ? Энэ бол хөдөө орон нутагт амьдрал тааруу байгаа учраас янз янзын тайлбартай хамаагүй гэж би бодож байна. Харин Улаанбаатар хотод Монгол даяар байгаа 600 орчим чуулганы 280 орчим чуулган Улаанбаатар хотод байдаг. Тэгвэл Бурхан биднийг явахгүй байхаар аваад ирж байгаа юм шиг санагдаад байгаа шүү дээ. Энэ хотод төвлөрүүлж байна. Бид энэ хотон ерөөх зүрх сэтгэлтэй болох хэрэгтэй. Та бид бол хотыг ерөөлийн суугана гэсэн. Библиэлд маш олон хотуудтай холбоотой түүхүүд гардаг. За Эзекиэл номын 4 бүлгийн туршид нэг хотын талаар ярьдаг. Тэр хотын нэр бол Тир гэдэг хот. За ярьдаг. Тэгэхээр Тир хотын талаар Библиэлд гардаг энэ түүхэн дээр Тир хот бол Бонд хот байсан, Баян Чинэл хот байсан. Хүмүүс Тир хотод ажиллаж амьдардаг, Тир хотоос ирсэн гэдгээр бахархан ярьдаг ийм л алдартай хот байж. Гэхдээ тэр хот маш их гэмнүүлтэй байсан. Тэгээд Эзекиэлээр дамжуулан зэмлсэн. Эцэст нь тэр хот гимшээг учраас Бурхан далайн давлгааг илгээж тэр хот далайн усан давар орсон байдаг. Өнөөдөр ч гэсэн тэр хотын суурь, тэр хотын тэр тойрон далайн усан доор хэвээрээ байна. Содом Гомора гэдэг хотын талаар бид нар Эхлэл номноос уншдаг. Гэтэл яг энэ бодит болсон түүх өнөөдөр хүртэл Израильд байна. Хэрвээ бид нар Израиль руу аяллаар явах юм бол Израильд бидний хүлээж авч байгаа аялын компани хүчүүд нь нэгэн газараар биднийг заавал дагуулж явна. Харин тэр газрыг харах юм бол юу ч үгүй шатсан хав хар хөндий байдаг. Тэнд ямар ч цэцэг жимс ургадаггүй, ямар ч цэцэг дэлгэрдэггүй. Хэдэн мянган жилийн туршид тийм байна. Яагаад вэ гэхээр Бурханы өмнө хүчтэй тэнхээтэй гэдгээрээ бахархаж, завхаач, зугаац цэнгэлээр, зугаацлаар цэнгэлээр дүүрсэн. Завхаарлаар дүүрсэн хот байсан. Тийм учраас Бурхан Тэнгэрээс гал буулган тэр хотыг юу ч үгүй үнсэн товор болтон шатаасан. Завхаарлын нь улмаас. Библиэлд бас Нинев гэдэг хотын тухай гардаг. Тэр хот бол харин үндэстнүүдийн хот. Гэхдээ Бурхан тэр хотыг устгаснаа болоод Йона гэдэг тагалдагчаа явуулж гимшил рүү дуудахаар шийддэг. Ингээд Бурханы хүн Йона Бурханаас зөрүүдэл таршиж шийснээшээ зугтаж яваад дараа нэг юм Нинев рүү очдог. Тэгээд тунхагладаг. Хаанаас авахудад харц хард хүртлээ мянган хүмүүс ажиллаж амьдарч байсан тэр хот бүхлээрээ Бурхан руу эргэж гимшдэг. Ингээд тэр хот дээр ирэх байсан шийтгэл ирдэггүй гэсэн. Тэр хот
Бурханаас шагнал авахар байгаа болов? Аль эсвэл Бурханаас шийтгэл авахар байх болов? Энэ хотын төлөө та бид хэр залбирдаг вэ? Энэ хотын төлөө Бурханыг хэр их дуудан ашигладаг вэ? Хэрвээ энэ хотын амьдралд сайн сайхнаар өрнөвөл үр дүнгийн та бид авсан. Хэрвээ залбирахгүй байвал бид энэ хотын төлөө эзнийг нэрэхгүй байвал хар бараан зүйлс энэ хотыг улам бүр хүчиж үр жимсийн үр дүнгийн горын бид нар авсан шээ. Тийм биз? Тэр ах дүүс нь хотынхаа төлөө залбирх хэрэгтэй. Улаанбаатар хотын талаар ярил их олон ноцтой зүйлүүд бас байгаа. За эхнийх нь бол та бид бүгдээрээ мэднэ. Энэ бол утааны асуудал. Яг одоогийн байдлаар News цэгийн дээр бичсэн мэдээллийг харуул дэлхийд Улаанбаатар хот хамгийн их утааны бохирдолтойгоор хоёрт орсон. Урд нь нэг л хот орж байгаа гэсэн үг. За дээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон аюултай гэдэг хэмжээрээс Улаанбаатар хотын бохирдлын хэмжээ 4 дахин багассан. Та бид хэрэг залбирч байгаа. Канадын Ванкувер хотын Simon Fraser-ийн их сургууль Улаанбаатар хотод нэгэн судалгаа хийж судалгааны үр дүнд юу болсон гэхээр 10 иргэн дутмын нэг нь агаарын бохирдлоос болж ямар нэгэн амьсгалын замын өвчин авч за тэгээд хорвоог орчих байна гэж судалгаан дээр гарсан байна. Жил болгон 120 мянган хүүхэд агаарын бохирдолтой холбоотойгоор жил болгон 120 мянган хүүхэд нас ордог. 120 хүүхэд уучлаа. Тэгтэл их тоо. Тэр жимсэн мэгтэйч юу? Өндөр наснууд, бага насны хүүхдүүд утааны бохирдлоос болоод агаарын бохирдлоос болоод эрүүл мэндээр амин насаараа бүрэн байдлаар хогорсоод дээр нь 2017 онд гарсан Монгол даяар гарсан нийт гэмт хэргийн 63.4% нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн байна гэсэн судалгаа. Нийт Монгол даяар гарсан гэмт хэргийн 63.4% нь зөвхөн энэ хотод үйлдэгдсэн гэдэг байна. Нэг л хотод энэ хотод. За хөрсний бохирдол 80%. Улаанбаатар хотын төвийн хөрсний бохирдол 80% тавина гэж. 80% нь бохирдож байна. Гэхдээ та бид бүгдээрээ энэ хотод амьдарсаар байна. Харин энэ хотын төлөө бид хэрэг залбирч, энэ хотын төлөө бид хэрэг санаа зовдог болоо. Үүнээс гадна энэ хотод завхаар л янхандалт, аригталт, гэр бүл салалт, хүчирхийлэл, дөнгөж төрсөн хүүхдээ гаргаад хайж байгаа сэртхийлэн ёрын үйлдэлүүд энэ хотод үйлдэгцээ. Бурханаас ерөөл авахар харагдаж байна уу? Эсвэл Бурханаас шийтгэл авахар харагдаж байна? Ах дүүс минь, энэ хотын найдвар болсон та бид хотынхаа төлөө залбирх хэрэгтэй гэсэн. Хэрвээ зүрх зогсвол амьдрал зогсдог шиг, чуулган зогсвол хотын зүрх нь болсон чуулган зогсвол энэ чуулганы эдэс болсон та бид эзнийг дагах амьдралаа үргэлжлүүлэн эзэнтэй алхахгүй бол энэ хотод байсан найдвар талаар өнгөрнө гэсэн. Та бид бол энэ хотын найдвар. Та бид бол энэ хотын зүрх байна. Библиэлд Матай номын 5-р бүлгээс харах юм бол та биднийг эзэн Есүс хэлэхдээ гэрэл гэж хэлсэн. Та нар бол энэ хотын гэрэл гэж хэлж байна гэсэн. Бас энэ хотын давсан гэж хэлсэн. Энэ хотыг гэрэлтүүлэхийн тулд Бурханаар сонгогдсон хүмүүс. Энэ хотод ам туруулахын тулд Бурханаар сонгогдсон хүмүүс. Зүгээр л өөрсдийн хэрэгцээгээ бариад Бурханы өмнө ирдэг биш. Хотынхоо хэрэгцээг бариад Бурханы өмнө ирдэг. Бурханаас хүч чадал аваад хотынхоо хэрэгцээг хангахын тулд хот руу явж очдог хүмүүс болох хэрэгтэй гэсэн. Би үнэхээр нэг зүйлд итгэж бас тунхагламаар. Энэ хотод энэ чуулганаас олон үйл ажиллагаанууд, олон гайхалтай зүйлүүд бий болоосоо гэж өрөмөр. Сургууль баригдаас. Бидний дунд сууж байгаа бизнес гэдэг хүмүүс маань энэ хотод ерөөл болох бизнес үүрэг эхлүүлсэн. Гой хоол идэх хүмүүс маань гой ресторанууд байгуулад жилд 2-3 удаа хотод мөнгөгүй улмаас санхүүгийн дутагдлаас болоод хоол хүнсний асуудалтай байгаа хүмүүсийг хоололж, ундалж хотод Бурханыг алдаршуулсан үйлдэл хийгээс. Хот өөрсдөө шийдэж чадахгүй байгаа болон тохиог гэрэл байхгүй, гэрэлтүүлэг байхгүй харанхуй гудмуудыг бид гэрэлтүүлж яагаад болохгүй гэж. Амен.
амарч зугааж дээр нь яг тэр одоо тэр насныхаа бүгсэнд яг учраас бүх ганцаард гэртээ суудаг биш хамтдаа цаг өнгөрүүлдэг ахмад наснуудын төвүүдийг байгуулж байна. Чуулган хотынхон төлөө цоглох зүрхтэй байх хэрэгтэй. Та бол энэ хотын найдвараас хажууд байгаа руу хараад нэг үгийг хэлээч. Та бол энэ хотын гэрэл шүү. Та бол энэ хотод ам торуулах давсан юм шүү гэж хэлээ. Лук номын 19-р бүлгийн 41-ээс 45-р эшлэгийг уншвал Есүс эзэн Иерусалимыг хараад ойлсон тухай гарч байна. Ингээд Есүс эзэн маргааш нь буцаж Иерусалимд ирээд хамгийн түрүүнд хийсэн зүйлийг бид бас эндээс харж байна. 45-аас 48-р эшлээс харуул тэгээд Есүс эзэн Иерусалимд ирээд хамгийн түрүүнд яасан бэхээр сүм рүү орж ирсэн. Тэгээд сүмийг цэвэрлсэн. Эзэн хотыг хараад Иерусалимыг хараад халгалсан. Гэхдээ Иерусалим руу эргэж ирээд Иерусалимийн хамгийн түрүүнд онгичж цэвэрлэх ёстой газар юу вэ гэхээр сүм байсан. Тэгвэл энэ хотод байгаа хамгийн түрүүнд бүх зүйлүүдэд хариулт нь болох ёстой зүйл нь бол сүм байх ёстой гэсэн. Хэрвээ хотод асуудал байвал сүм энэ асуудлыг төлөө яаж зогссон бэ гэж бодох ёстой. Амен. 2-р шастр номын 7-р бүлгийн 12-оос 15-р эшлэгийг бүгдээр харъя. 2-р шастр 7-гийн 12-оос 15. За тэндээс тавиад өгчий. За бүгдээ хамт уншия шүү. За хамтдаа уншия. 3-аа. Эзэн шөнөөр Соломон үзэгдэж түнд би чиний залбирлыг сонсож энэ газрыг өөртөө зориулан тахилын өргөө болгон сонгож авлаа. Хэрвээ би бороо оруулахгүйгээр Тэнгэрийг хаах, эсвэл энэ газрыг хоорсруулахыг би царцаануудад тушаах, эсвэл ард түмнийхээ дунд тахал илгээх үед нэрээр минь дуудагдсан миний хүмүүс өөрсдийгөө даруй байлган залбирч нүрийг минь эрэлхийлж хорон замуудаасаа эргэх хаваас би Тэнгэрээс сонсож тэдний нүглийг уучлан тэдний газар нутгийг эдгэнэ гэсэн. Амен. Эцэг өөрийн үгэн дээр нэгэн чухал амлалтыг өгсөн. Энэ амлалтын дотор нэг чухал зүйл явж байна. Хэрвээ энэ хотод ямар нэгэн эзгүүрэл, хоосрол, ядуурл, гуйлмжлал эсвэл ямар нэгэн болохгүй зүйлүүд энэ хотод нүүрэлсэн байвал эзний нэрээр дуудагдсан эзний хүмүүс эзэн рүүгээ эргэж, бузар муу замаасаа салж, эзний нүүр царайг эрэлхийлэн, эзний нэрийг дуудан ирвэл яа гэсэн бэ? Эзэн Тэнгэрээ сонсож, залбиралд нь хариулаад газар нутгийг эдгэх гэсэн. Тэгэхээр энэ хотын сэргэлт хинээс хамаатай байх юм. Танаас. Амен. Та бид бол энэ хотын найдвар юм аа. Та бид бол энэ хотын сэргэлтийн яг тэр цэг нь байна гэсэн. Хотын зүрх болсон эзний чуулганаас энэ хотын эдгэрэл сэргэлт ирнэ. Тэгэхээр эзний нэрээр дуудагдсан эзний хүмүүс л энэ хотынхон төлөө эзний нэрийг дуудаж бузар муу замаар хэрвээ явж байгаа бол тэр замаасаа эргэж эзэнд таалагдах замаар алхах ёстой гэсэн. Тэгээд эзэн энэ газар нутгийг эдгэнэ гэж хэлсэн байна. Амен. Бид гимшин эргэж хоттон ерөөл болдог хүмүүс болъё. Цаашаа улс үндэстнээ ерөөдөг хүмүүс болъё. Колумбийн Богота гэдэг хотын талаар нэг сонирхолтой киног үзэж байлаа. Энэ болохоор баримтат кино. Яг бодит болсон зүйлээр хийсэн кино. Энэ киноны нэр нь болохоор Transformation гэдэг өөрчлөлт гэсэн нэртэй кино байна. Тэгээ Колумбийн Богота гэдэг хотод ерөөсөө завхаарл зугаа цэнгэл дүүрсэн байсан. Тэгээд тэр зүйлээс болоод юу болсон бэ гэхээр хотод байсан нэг жижигхэн чуулган залбирч гэлсэн. Яг л энэ шастрын дээр номдэр хэлсний дагуу эргэж ёстой гэм байвал эргэж эзний нэрийг дуудан миний хотыг өрөөгөөч гэж эзний өмнө хашгирч хэлсэн гэсэн. Харин энэхүү залбирч явахад бурхан нэг зүйлийг тэдэнд сануулж. Юу сануулсан бэ гэхээр нөгөө Богота хотод нэг том цэнгэний газар байсан. Өрөг цэнгэний газар хар таймар, янхан болт, аригтал, хүчрхийлэл, ерөөсө бүх бузар муу зүйлүүдийн уул уурхай гэмээр тийм газар байсан. Ингээд юу болсон гэхээр итгэгчнэр санаа нэгдэн тэр газрын эсрэг залбирчээ. Харин өнөөх газрын нэр нь ямар нэртэй байсан гэж Тамийн үүд гэдэг нэртэй газар байсан. Тамийн үүд. Амар нэртэй болсон. Тэгээд тэд хамтдаа залбирч байсан харин хэсэг хугацааны дараа
Тэдний чуулганд нэг залуу иржээ. Тэгээ өнөөх залуу ирээд эзнийг хүлээн авсан, сайн мэдээ сонсоод дараа нь усан баталгаа хийлгээд эзэнд найддаг, эзнийг тагдаг хүн болсон. Тэгээд өнөөх залуу маань дараа нь хэлж байна л да. Пастортойгоо хуваалцчихаа. За тэгээ пастор нь асуусан чи юу хийдэг вэ гэж. Харин өнөөх залуу маань би нэг цэнгэний газар ажиллаулт юм аа. Тийм үү, хаана үүдэг цэнгэний газар вэ? Тамийн үдгээр таних байлгүй дээ, та мэдэх үз. Хотынхан маань бүгд мэднэ гэж. Гэхдээ тэд залбирч байсан учраас өнөөх цэнгэний газрыг ажиллаулдаг эзэн ирсэн. Тэгээ өнөөх пастор ирсэн. Чи одоо эзэнд итгэдэг хүн болсон. Бурханаас инээж амьдрах хэрэгтэй. Тэгэхээр тэр цэнгэний газар хаавал яасан бэ гэж. Гэсэн чи өнөөх залуу гэсэн хэрэг пастораа би тэрийг хаахгүй. Яагаад хаахгүй гэж? Харин би хаахгүй шинжлэнэ гэж хэлсэн. Шинжлэнэ гэж. Тэгээ тун удалгүй өнөөх залуу маань тамийн үүд гэдэг нэртэй өнөөх цэнгэний газараа Тэнгэрийн үүд гэдэг нэртэй цуглаан болгосон байдаг. Христийн цуглаан болгосон. Зуугаараа мянгаараа хүмүүс ирж Бурхныг таньж мэдэн Бурхантай учирдаг газар болгосон гэсэн. Хэсэгхэн хүмүүсийн хотынхон төлөө гэсэн зохилсон зүрхтэй залбирлаас болоод тэр газар ийм гайхалтай бурханлаг хүчрхэг эзний ажлууд өрнөсөн байна. Тэгвэл өнөөдөр энэ хотод байгаа цэнгэний газрууд, энэ хотод байгаа альва асуудлууд, энэ хотод байгаа аригтлын газрууд, энэ хотод байгаа зогсгүй буруу үйл явдлуудын эсрэг бид яагаад эзний өмнө залбирч болохгүй гэж. Бид өөрсдөө алхаж байгаа, явж байгаа буруу бузар мууцаануудаас эргэж Бурхан эзний нэрийг дуудан залбирвал эзэн бидний залбиралд хариулж газар нутгийг маань эдгэн гэж хэлсэн байна. Амен. Амен. Бид энэ хотын төлөө зогсох ёстой. Залбирах ёстой. Шанхайд болсон бас нэг хөдөлгөөн байна. Энэ хөдөлгөөний нэрийг болохоор Grace to City гэж хэлдэг. Баруунд сургууль сурсан эзэнд итгэдэг 7 залуу сургуулаа төгсөө Шанхайд ирсэн. Тухайд бол Шанхай Хятадтан төдийгүй дэлхийд хүний эрх хамгийн ихээр зөрчигдөх газруудын нэг байсан. Хүүхдийн нүдэн дээр намаа цогтчдаг. Хүү амьны эрэг завхаар 9 шидийн маш их зөрчигддөг. За үүнээс гадна хүний эрх зөрчигдөж байгаа бас нэг том илэрхийлэл нь нөгөө кастинг систем гэдэг шүү дээ. Хот дотор байгаа цагаан захнууд болон арай ядуу буурай хүмүүсийн оронд бүр тэнгэр газар шиг ялгаатай. Тэр нөгөө цагаан захнууд нь ядуу буурай нөгөө хүмүүсийн хажуугаар гарахтаа өшгөлдөг. Тэгээд тэднийг ямар нэгэн зараад юм уу гудамжинд юм игээ сууж явах хажууд гарахтаа гэ нулимдэг. Нэг иймэрхүү ёс бус үйлдэл аягүй байж. Энэ тэгээд ингийн юм шиг болчихсон. Бүр ялгаар нэлэрх болчихсон. За тэгээд үүний дараа юу болсон гэхээр эзэнд итгэдэг нөгөө залуучууд маань эргэж очиод хотынхаа төлөө залбирсан. Тэгээд хотод нь биенийгээ инэрч хайрлах зүйл байхгүй байгаа гэдэгт олж харсан. Тэгээд эзэн тэдэнд Grace to City гэдэг энэ хөдөлгөөнийг өрнүүлгэж сануулсан. Ингээд тэд нэг өглөө босоод хотын нэг цахаас нөгөө цах хүртэл зүгээр гудамжаар алхаад тэнд байгаа ядуу буурай хүмүүс очиж гар барих мэтгээл нулимж өшгөж янз янзаар доромжилдаг, дээрлэгдэг тэр хүмүүс рүү явж очиод өнөө хүмүүстэй яг л хүн ёсоор гар барин мэдчихэж хэлсэн. Хамгийн ихний хөдөлгөөн. За дараагийн улсын гэхэд тэд хоол бэлдээд нэг цахаас нөгөө цах хүртэл яваад хүмүүсийг хоолоор дайрсан. Дараа нь өөрсдийнхөө ажиллаж байгаа тэр тансаг сайхан аятайхан офисуудаараа нөгөө гудамжинд байгаа хүмүүсийг өрсөн байна. Тэгээд оффист орж оруулаад, банкнд ажилладаг нь банкнд орж оруулаад, офис одоо өндөр шилэн барилгуудад ажилладаг хүмүүс нь хизээч орж үзээгүй тэр газруудаар нь авч ороод офисыг танилцуулаад, ажлаа танилцуулаад нэг ахын юм уу игчин нэрсэн юм шиг л хандаж байсан. Тэгээд үүний дараа юу болсон гэхээр нөгөө хүмүүсийн нүүр царайг гэрэлтэж өөр хооронд нь байсан тэр янз янзын харилцааны асуудлууд нь нурж ирсэн. Үүнийг харсан хүмүүс ч гэсэн өөрсдийнхөө хийжсэн үйлдэлээс ичээд тэдэнтэй нэгдэж Grace to City гэдэг энэ хөдөлгөөнийг өрнүүлсэн. Ингээд эцэстний болсон гэж Шанхай хотыг бүхэлд хамарсан. Цаашлаад Азийн олон хотуудыг хамарсан Grace to City гэдэг хөдөлгөөр хэлсэн байдаг. Эзэнд итгэдэг 7 залуу үнийг эхлүүлсэн. Тэгвэл энэ хотод ямар нэгэн зүйл хийж болох болов? Энэ хотод би эзнийг алдаршуулахын тулд юу хийж болох вэ гэж бодож үзсэн удаа байна уу? Тэгвэл одоо бодож эхлэе. Би хийж чадах зүйлээр энэ хотод яаж Бурхныг алдаршуулах вэ гэж. Дулаарангууд бүгдээрээ гадаа гарч Бурхныг магтана. Амен. Цэцэрлэг түрээлэнд бүгдээрээ нэг орой цуглаж хотынхаа төлөө залбирч тэргээр явж байгаа хүмүүс сайхан хэрвээ халуун өдөр байвал те сайхан мөстэй
хүт уух юмар байлж тэгээ хүмүүсийн төлөө цэцэрлэг түрээнд залбирч өгж үйлчилнэ. Та үүнтэй нэгдэх үү? За үүнээс гадна энэ хотод байгаа тулгамдсан асуудлуудад бид өөрсдийнх нь чадлын хариулт өгөх гэж оролдоно. Боломжоор бусдад тусарч эхэлнэ. Чуулган нийгмийн үйлчлэлд энэ жил бүгдээр илүү анхаарна. Нийгэм рүү бид хөл тавина, эзнийг алдаршуулж эхэлнэ. Халуун сунаар наранд те өөрөөсөө нарслаа халчихсан зогсож байгаа замын цагдаа нар бид нар уух юм. За тэгээд өөр ямар нэгэн зүйлүүдээр бас ивэл болж байна. Ямар нэгэн байдлаар бид энэ хотод гэрэлтхийн төлөө үйлдэлүүдийг, оролдлуудыг гаргаж байна. Зохион байгуулалттайгаар, системтэйгээр, зориулалттайгаар бүгдээр үүнийг хийх болно. Бурхан биднийг энэ хотыг авраарай гэж дуудсан. Энэ хотод Бурханыг алдаршуулаарай гэж дуудсан. Амен. Бид энэ хотыг ерөөх болно. Их сонирхолтой нь Улаанбаатар хотоо та нар ингээ бодож үзээрэй. Хэрвээ ямар нэгэн газруудыг харуул одоо статусууд нэг өөр байдаг. За жишээ нь Америкт бол Нью-Йорк бол ерөн жоохон 6 цэнгэлийн маягийн. За Лас Вегас бол бүр тиймтэй казинотой. За дээр нь бас яасан гэсэн чинь Вашингтон болохоор улс төрийн маягийн. Тэгээ хотуудны өөр ялгаралтай байц. А тэгсэн чинь Монголд болохоор Улаанбаатарт ерөөс бүх юм нөөж. Спортч байна. Ерөөсөө нэг газар ингэ төвлөрөөж хоорондоо сүлэлдэж жагцартаад байж байгаа. Тэгэхээр энэ хот бол үнэхээр их сонирхолтой бүх зүйл нь нэг дороонд төвлөрсөн. Нийт хүн амынхын 68% нь бөөндөө бужигнаад амьдарч байдаг. Үлдсэн 32% нь тархаа бутархаа маш том цай орон цайг дүүргэн амьдарч байдаг. Их сонин дэлхийд бараг байхгүй ш бодохгүй. Их сонирхолтой. Хэрвээ бид Бээжинг харах юм бол Бээжингийн төвд байсан захуудыг энэ жил ер нь гаргаж байгааг сонссон. Явлов гэж Оросуудад зориулсан зах, Хонконг зах гэж байсан, монголчуудад зориулсан зах байсан, үүрийн зах гэж байсан. Бүгднийг Бээжингээс гаргаад Бээжин аялал жуулчдын хэсэг болгож. Тэгээд аялал жуулчдын хүмүүс зориулсан зөвхөн үүрээр ажилладаг нэг захыг бий болгоно. За харин Хятадд худалдааны хот нь болохоор Еву гэж хот байдаг тийм. Манай ган болт маань утсан. Тэгээ ган болт маань ямар хот вэ гэж асуусан чинь би бүр зүүрлэх гээд ерөөсө харах гээд ойлгоогүй. Ган болт маань ямар ч яриад байсан. Тэр үнэхээр ойлгоогүй. Нэг зах руу орсон гэсэн нөгөө зах нь зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам үргээр тийм зах байна гэсэн. Та нар төсөөлтөө зах штэ тэр. Ерөөсө зүгээр л хотон тэр чигээрээ ингэ зах шиг. Дэлхийн Евгээс очиж юм авдаг гэнэ. Манай номон ийм арт чинь Евгээс очиж юм авдаг гэж байна. Тэгээд энэ Мадэн Japan гэдэг ингээд шашхын тавих гаргацдаг гэж байна. Ерөөсөө дэлхийн очиж юм авдаг газар гэнэ тийм. Худалдааны хот Еву бол. Гэхдээ их сонирхолтой газарлуу байшин харуул Еву хотыг тойроод нөгөө үйлдвэрлэлийн хотууд нь очдог. Үйлдвэрлэлийн хотууд. Нөгөө Гуанчжу таваас ч хойрхон тийм. Гуанчжу ч нь бол яг үйлдвэрлэлийн хот шүү дээ. Тэгээ Гуанчжу, тэр Датон, Дандон Мандон гэдэг ингээд тойроод үйлдвэрлэлийн хотууд нь очдог. Тэгээ голд нь Еву гэдэг худалдааны хот нь очдог. Гэтэл Монголд бол ямар вэ? Худалдааны хот нь Улаанбаатар, спортын одоо бүх тэр гол юмнууд нь Улаанбаатар. Тэр битгээл бүх салбарын боловсон хүчнүүдийг бэлддэг газар бас Улаанбаатар. Ерөөсө бүх юм Улаанбаатар юм болсон. Тэгэхээр бурхан энэ хотод бүгдийг нь төвлөрүүлсэн их өрмөц байна. Тэр энэ хотод амьдарч байгаа бид нар энэ хотынхаа төлөө зорилттой байж, зүрх сэтгэлтэй байж, энэ хотод эзний хаанчлыг дэлхийн төлөө амьдрья. Амен. За өнөөдрийн сургаал та бодож байж магадгүй би гараад юу хэрэгжүүлэх юм болоо гэж маш их хэрэгжүүлэх юм хэлсэн. Энэ хотынхаа төлөө амьдарч эхлэе. Гэрэл бай, авс бай. Ирэх 5 дахь өдөр бүгдээр энэ хотынхаа төлөө зуучлан залбирая. Тэгээ дээр нь бас өрн дулаан цаг ирж байна. Бид энэ хотын төлөө хамтдаа юу хийж болох вэ? Хамтдаа бүгдээр хийцгээе. Хотыг аврах хөдөлгөөн эхлүүлье. Асар олон хүмүүс эзнэр үрж мянгаараа бурхантай уулзах. Энэ хотод байгаа баар цэнгэний газрууд байхгүй болохын төлөө залбирая. Амен. Нөгөө ихтэй сургаал дээр иржсэн санаж байна. Нэг пастор залбирсан. Эзэн минь та шатаач мөж гэсэн чинь баар шатцсан. Санаж байна уу те? Нөгөө пастор өөрөө итгэхгүй байгаа. Гэтэ залбирлын ажиллаа хийсэн байгаа.
Тэгэхээр энэ хотод байгаа үнэхээр зугаа цэнгэлийн газрууд хаагдахын төлөө. Өнгөрсөн 7 хоногт би яг энэ хотынхон төлөө бодож байх үед сэтгэлж яхаа өвдсөн нэг зүйл байсан. Бодож байлаа. За Японд амьдардаг нэг миний яг сүнслэг одоо зөвлөгч баг миний яг сүнсний аав байгаа хүн байгаа. Тэр хүн маань Японы талаар надад нэг жаахан ярьсан. Тэгсэн чинь Японд маш өндөр газар хөдлөлт болдог, өндөр баалтай. Тэгээд өндөр баалтай газар хөдлөлт болохоор байшингууд нь ингээд найрдаг юм гинэ. Модчиг найрч яд юм баха та. Им пүрчтэй байдаг гинэ ингээд зарим. Нэг имлэгийн байр байна гинэ. Тэр нь болохоор яг ингэж найгадаг гэж гацдаг гинэ. Тэрөөсөө ойлгохгүй юм байлээ. Пүрчтэй байр байдаг юм шиг. Тэгэд асар өндөр хүчтэй газар хөдлөлт болдог. Гэхдээ тэд нар бол тэрэнд бол айгүй бэлэн байдаг. Газар хөдлөлтийн дохио дугурлаад бол хичээл хийж байгаа хүмүүс нэг сандрах юм байхгүй. Дэвтрээ ингэж хаагаад ширээн дээрээ тавиад тэгэл ширээн дороо ороод суудаг гинэ. Өөр энгийн үзэгдэл шиг. Удамшинд явж байгаа газар хөдлөлтөө гэр хүмүүс уцаар ярьж явж байгаа уцаа гэмт болоод юм болоод байгаа газараа машин зам руу гараад ингээд сууцгаад юм байна л та. Тэгэл газар нь бүтлгөөлөн цаашаа оо сайн хөлж байгаа болчтой гэх юм. Ярэ явчихдаг гинэ. Баян газар хөдлөлтөө гэж хаас. Байшин дугаар утгаар байшин явуулсан. Тэгээд бас нэг сонирхолтой зүйл нь яг эдрийг ингээд сонсч байсан чинь надаа юу бодогдсон гэхээр Монгол газар хөдлөл яа. Ер нь газар хөдлөлтийн аягүй идэвхтэй хэсэг байд юм байлаа шүү дээ. Та нар судалж үзээрэй. Бид нар мэдэхгүй болохоос нэлээд олон газар хөдлөлтүүд 17 онд болсон байлаа. Хэрвээ газар хөдлөлтийн баал ихсээд 8 баалын газар хөдлөлт болоход Улаанбаатар хотын бараг бүх байшин дурна гэнэ. Бараг бүгд мөрөн гэж байна. Байхгүй болно гэсэн байх юм шүү. Аюултай гоц. Яг энийг сонссон ч надад юу гэж бодогч юм гэж. Бурхны хамгаалтыг гуйж залбирая. Эзний нэрийг дуудан залбирая. Эзэн минь миний хот дээр гайхамшиг битгий авчраач. Гайхамшигаас хамгаалж өгөөч. Өвчин зовлон гайхамшигаас халахж өгөөч гэж бурхнаас. Энэ хотын төлөө зовнилтой, хотын төлөө зүрхтэй хүмүүс байцгаая. Амен. Саштиндэд номын 7-гийн 12-оос 15-ыг дахин гаргаж өгөөч. За бүгдээрээ суудлаасаа босъё. Улаанбаатар бол улс орны маань зүрх байна. Харин Улаанбаатар хотын зүрх нь юу гэлээ? Хотын зүрх нь чуулган байна. Амен. За сургаалыг ёстой сайн сонссон байх шүү. Хотын зүрх нь юу гэлээ? Баян зүрх дүүрэг байна. Баян зүрхийн зүрх нь гэдэг юм явах гэж байна. Ер нь хотын зүрх бол эзний чуулган байна. Амен. Хэрвээ зүрх зогсвол амьдрал зогсдогтой адил эзний чуулган доголдохгүйгээр эзний хүмүүс доголдохгүйгээр бурхантай алхах ёстой. Гэрэлтэж бас давс мэдийн хоттой амт оруулж амьдрий. За бүгдээ энэ ишлэгийг дахиад уншийе. Эзэн шөнөөр Соломонд үзэгдэж түүнд. Би чиний залбирлыг сонсож энэ газрыг өөртөө зориулсан тахилын мөргөө болгон сонгож авлаа. Хэрвээ би бороо оруулалгүйгээр тэнгэрийг хаах, эсвэл энэ газрыг хоолсруулахыг би царцаануудад тушаах, эсвэл ард түмнийхээ дунд тахал илгээх үед нэрээр минь дуудагдсан миний хүмүүс өөрсдийгөө даруй байлган залбирч нүрийг минь эрэлхийлж хормоо замуудаас эргэх хамаас би тэнгэрээс сонсож тэдний нүглийг уучлан тэдний газар нутгийг эдгэнэ гэсэн. Амен. Та яг одоо өөрийн амьдарч байгаа хотыг нүдэ ханаад зураглан бодооч. Үннийг хэлэхэд бидний амьдарч байгаа хот маань нэг цахаасаа сэмэрч байгаа. Бидний мэдхгүй шал өөр ертөнцийн хотод бас бий болж байна. Улаан чулуутын хогийн цэг дээр нэг атар талхны үн хэд болохыг та мэдж байгаа юм. 1250 байна уу? Тэ? Нэг атар талхны үнээр биеэ үнэлж байгаа явдал байна гинэ. 13-тай, 14-тай, 15-тай хүртэл. Саяхан бас Facebook-ээр нэг юм явсан. 17-тай нэг охин төрсөн байна. Тэгээд тусламж гуйсан ичлэг явж. За саяхан бас хүүхдээ төрүүлээд их нэлэх хэвчтэй. Тэрийг та нар харсан уу? Гэлгөрөв тэгээд хагаалцсан. Хүүхдээ хайдаг хот болчихъя. 5 өдөр болгоно. Яг ээж хийж өгдөг насандаа яваа хайрын сайхан залуус. Арих хөөж, зугаа цэнгэл хөөж, эргээд ирэхгүй үнцэнтэй цагаа
хий хоосон зүйл дүрэн тарна гэж. Нэг л өдөр тэд ойлно. Нэг л өдөр харамсан. Гэхдээ яаж ч үйлэн цаг хугацаа эргэж ирэхгүй. Залуу нас гэдэг бол үрдий биш. Харин залуу насаа юунд би зориулгаа гэж халаглаа. Тэдний төлөө хэн залбирах вэ? Бид залбирах. Энэ хотод хээл хахуул, авилгал, хүчирхийлэл, завхаарл, гэр бүл салалт, аригтал, ёс бус зүйл зөндөө байна. Харин бид хөндлөнгөөс шүүмжлээд сууж болохгүй гэсэн үг. Энд асуудал байвал асуудлын эзэн нь би байна гэж бодох ёстой. Би залбирдаг байлаа хотынхаа төлөө. Харин би өнөөдөр та бүхнийг уриалмаар бүгдээрээ хотынхаа төлөө залбирдаг чуулган болно. Бидний оршин байгаа энэ дүүргийнхаа төлөө залбирдаг чуулган болно. Хотоо хувьсган өөрчлөхийн төлөө залбирч би хэрэгтэй газар нь хэн болж зогсох вэ гэж эзнээс асуудаг тийм л итгэлийн хүн болцгоё. Энд байгаа залуу хөгшин хэн ч байгаа. Энэ хотын төлөө танаар дамжуулан эзний хийх ажил байгаа гэж та бодоорой. Бурхан та биднээр дамжуулан энэ хотыг өрөөх болно. Амен. Бүгдээ хамтдаа Бурханы өмнөрөө залбирая. Шастрын дэд номон дээр сая хэлсэнчлэн хэрвээ та өөрөө энэ хотод гэрэл болж чадахгүй бүрсгэр байгаа бол сааралдан амьдарч байгаа бол хэрвээ та бусдын амьдралд амт оруулах битгий л өөрөө ч амтгүй яваа бол яг одоо Бурханы өмнөрөө гимшээ. Эзэн миний гим нүгэлтэй амьдралыг та уучлан намайг чөлөөлж болж амьдрсан шиг амьдруулж гэрэл адил бусдад ёроол болж давс адил бусдын амьдрал амт оруулан амьдрдаг тийм хүн болгож өгөөч гэж залбираа. Хамтдаа эзний өмнө залбирцгаая.